Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр мэддэг хүргэе. Манай Wheel of Fortune podcast-ийн 28 дугаар дугаар хүрч байна. Энэ дугаараараа бид хоёр маань Virgo Rising хүмүүсийн part 2-ыг ярих болно. Амьдрал руу гараад ирнэ. За одоо Virgo Rising хүмүүсийн карьерийн тухай ярив. За карьерийн хөдөлгөөр зэрэг ерөөдөө маш их юм олон зүйл амжуулсан хөдөлгөөн шаардсан ажил хийх дуртай. Ийш тийшээ явсан, ийш тийшээ олон хүнтэй уулзсан, бичиг барин хөөцөлдсөн тэ тиймэрхүү ажил хийх их дуртай. Эсвэл маркетинг ч юм уу тэ. За тэгээд ажлын байраа маш их өөрчилж магадгүй. Нэг ажиллаж исэн газараа ихтэл ерөөдөө бараг 5 жил ажиллах ч юм уу тэ. Тийм тохиолдол байгаа. Тэнгүүтээ шууд өөр шинэ газар очдог ч юм уу тэ. Тэгээд өөр шинэ газар очоод тэндээ ингээд явдаг ч юм уу. Яг ингээд карьерийн хувьд нэг амар тэгж уйдахыг ерөөдөө хүсдэггүй. Шин зүйлсийг маш их хүсдэг. Мөн басгүй өөрийнхөө амлсан амлалтаа биелүүлэхийн тулд чадах чинээгээ хийдэг. Нэг хүнтэй ажил хийнэ дам гарцсан бол тэрийг биелүүлэхийн тулд одоо нэлийн л чартаах байх гэж бодож байна. Бүр чадах бүхнээ хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд бас тэр хүндээ зүгээр л яг мөн басгүй яг ингэж нарийн деталь болгоныг нь анзаардаг болохоор тиймэрхүү ажил хийвэл маш их сайн. Одоо өмнө яг ингээд партнер дээр хэлсэн шүү дээ тий. Эрдэмтэн, профессор, доктор эсвэл яг ингээд судлаач, шинжээч тий. Тиймэрхүү одоо ажил мэргэжил хийвэл Virgo Rising хүмүүс маш их сайн. Бас өөрөөр зохиолч эсвэл гарын эвдүү ингэж шаардсан ажил мэргэжил ч юм уу тий. Эсвэл яг ингээд маркетинг эсвэл алууны хилэл зээр ч юм уу тий. Яг ингээд хүнтэй харилцдаг тийм мэргэжил бас зохистой байдаг. Ер нь л тасан зохицох чадвар аягүй хурдан хааж дооцсон маш хурдан хөрвөөд ажиллах чадвартай учраас ямар ч байгууллагт те ямар ч газар орж ажилласан шууд усаал харчна. Тэгээд ерөнхийдөө бусдад амар нээлттэй, дэлгэрэнгүй, хөгжилтэй тийм одоо зан чанараар бусдад илүү танигдаж магадгүй. За тэгээд санхүүгийн хөдөлгөөр зэрэг яг хит хитэн данстай байж магадгүй. Тэр дансандаа яг өөрийнхөө мөнгийг бүгдийг яг ингээд эв тэнцүү хийнэ гэсэн. Тэнцүү хийнэ гэсэн. Одоо жишээлбэл 10,000 төгрөг байх юм бол 10 данстай байх юм бол тэгэл 1000 гэж хийнэ. Хоригдлын данс, эрүүл мэндийн данс. 10 жилийн хүүхдийн хадгаламж гэдэг ч юм уу тий. Хадгаламж тий. Эсвэл юу гэдэг төрөл төрлийн хадгаламжтай. Тэгээд тэрэндээ ер нь бол тийм хадгаламжтай байх нь айгүй зөв гэдэг чинь тий. Гинтийн одоо нөгөө нэг шаардлагатай мөнгөний хадгаламж, эрүүл мэнд шаардлагатай хадгаламж тий гэсэн үг шүү дээ. Гэтэ яг уу Монголд бол яг ийм зарчмаар хадгалах бол ерөнхийдөө хэцүү шүү дээ. Ер нь бол маш хэцүү. Дундаж амьдралтай үний хувьд бол тий. За тэгээд бас гэрлэлтээс үүдээд санхүүгийн асуудлаас ангижрах боломжтой. Вау. Одоо баянтай гэрлэлдэг ч юм уу те. Яг ингээ мухагаар хэлэх юм бол зүгээр ингээд гэрлэлт нь яг өөрийнхөө санхүүг дэмждэг тийм гэрлэлт гэсэн үг. Яг охины ордны үнийх амар баянтай гэрлэе гэж хүсдэггүй л те. Гэхдээ яагаад ч юм тэгдэг байх боломжтой. За тэгээд бас өөрөөр гоо сайхан урлагаар дамжуулж өөрт нь ашиг орлого те олох боломж байдаг. Ашиг орлого ирэх боломж байдаг гэсэн. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө мөнгөнд аюу тэнцвэртэй ханддаг гэсний хувьд тэ хин нэгэнтэй яг таг мөнгөө хувааж төлдөг ч юм. Тиймэрхүү. Одоо хоолн дээр гэдэг ч гэсэн үг шүү дээ. Яг л 2 хуваа гэж төлдөг ч юм уу. Гэдэг ч юм уу тийм. Тэгж хувааж идэх хандлагатай байж болно. Тийм. Одоо жишээлбэл нэг ингээд 5 одоо төмс авлаа гэж бодоход 2-2-оор нь ясна нэг дурнуур нь болчих юм. Зөөс яриадтэй. За тэгээд Virgo Rising хүмүүс нь маш их юм сониуч бөгөөд судалгаа хийх амар дуртай. Нууцлаг зүйлсийн учрыг олох дуртай. Одоо жишээлбэл одоо онс рум гэдэг байдаг шүү дээ. Одоо maids байдаг шүү дээ. Одоо онс рум чинь яг ингээд нэг ингээд очир шалтгааныг нь олохгүй бол тэндээс ингээд гардаггүй тийм өрөө байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлсэд маш их дуртай ерөөдөө. Тэгээд эрсдэлтэй зүйлсэд орооцолдох маш их дуртай. Мөн басгүй тэрнээсээ яаж гарахаа өөрөө сайн мэддэг.
сонирхолтойгод. За тэгээд бусадтай ерөнхийдөө юм ярихтай амар гүнзгий юм ярих дуртай хаа. Яг дотоод сэтгэлийн өнгөж ярихыг илүү хүсдэг гэх юм уу? Эсвэл өөрөө яг дотоод сэтгэлийг илүү ингээд зов чаналж байгаа зүйлээ ч юм уу юугаа ч юм уу тий. Тэрийг ингэж одоо гүн яриа хүмүүстэй одоо өрнүүлэхийг хүсдэг гэж хэлж болох үгүй. Тийм нэг гоё хөнгөнсөн сайхан болоод. Хөнгөнсөн юу? Хөнгөнсөн сайхан болоод. За хүүхэд насны хувьд болохоор зэрэг илүү хариуцлагатай төлөвшсөн байх ёстой гэж бодсоор ирсэн. Тэгээ тийм ч болохоор бага наснаасаа эхлээд өөрт нь ирэх одоо ачаа дарамт үүрэг хариуцлагууд маш их байсан. Тэдгэрийг зохицуулж явсаар байгаад яг өөрөө одоо том болохдоо маш их юм хариуцлагатай, маш их олон зүйл амжуулдаг, ажлаа сайн төлөвлөж чаддаг тийм хүн болсон байх магадaltaй. За тэгээд дээрэс нь гэр бүлд ерөнхийдөө хариуцлагатай нийгэм байх. Ер нь л үүрэг хүлээсэн гэж магадгүй. Тэ одоо өөртөө тэрнээс болоод айгүй их шаардлага тавьдаг. Тэгээд тэр шаардлагатай хүрэхийн тулд ч юм уу эсвэл эцэг ихийнхээ шаардлаганд хүрэхийн тулд хичээдэг байсан байж магадгүй. Халтаа гарахаас ер нь л нэлийн яадаг байсан. Тэгээд эцэг их нь ер нь өөрт нь маш их өндөр шаардлага тавьдаг байсан баг тий. Яагаад гэвэл угаасаа rising чинь яг эцэг их чинь чамайг ямар боломоор байгаа вэ гэдэг чтэй тий. Тэгэхээр бас эцэг их нь яг өөрсдөө таныг буюу чамайг буюу одоо vulgarizing хүмүүсийг нэлээх тийм төгс төгөлдөр тэмүүлдэг. Хийж байгаа ажлаа маш сайн хийдэг байх хэрэгтэй гэж ер нь бодсон баг. За тэгтээ ерөнхийдөө энэ өхний ордын мандалтны хүмүүс маань ерөнхийдөө гадаадад амьдардаг байх боломжтойсэн баг. Багтаа ч юм уу тий. Гадаадад байж байгаад ирсэн ч юм уу тий. Эсвэл яг шал одоо төрсөн нутгаасаа өөр газар амьдарч байгаад буцаж ирсэн. Эсвэл тэндээ бүр ингээд суурьшдсан ч юм уу тий. Эсвэл бүр өөр ус руу очиж амьдарч магадгүй. Өөр усад өөр гэртээ болоод амьдарч магадгүй. Байж магадгүй. Тэгэд ер нь гэр нь яг маш их юм том цэлгэр тэгээд зай ихтэй гэрэлтүүлэг маш их сайтай тийм байхад дуртай. Тэгээд дээрэс нь ингээд ном тий янз бүрийн тийм эрдэм мэдлэгийн зүйлсээр хүрээлүүлээ дунд нь ингээд бяцлагаа сууж байгаа юм уу тий. Тиймэрхүү орчныг бүрдүүлэхээр дуртай. Гэртээ ерөнхийдөө аюу сайн гэрийн бүжлийг олж авсан байж магадгүй. Аюу сайн төлөвшөлттэй яс зүйтэй байдлыг авсан байж магадгүй байдаг. Тэгэхээр бас гэр нь бас маш их юм том цонхтой л гэсэн үг шүү дээ. Том цонхтой тэгэнгүүтээ тавилга нь жоохон цөөхөн. Ягаад гэвэл зай их байхыг хүсдэг болохоор. Зай ихтэй газар л байхыг хүсдэг. Нэг давчуу газар байхыг бол хүсэхгүй байхаа. За. Угаасаа тэртээ амар нэг anxiety буюу сэтгэл нь төгшдөг шүү дээ. Сэтгэл нь төгшдөг болохоор бас цэлгэр сайхан газар сууж байгаад юм бодвол бас арай гайгүй байх юм болоо да. Яа за. Интерьер юм ааш. За хайр дурлалын хувьд ярээ. Хайр дурлалын хувьд ярээ. За хайр дурлалын хувьд болохоор зэрэг яг тусламж хэрэгтэй хүмүүс татагддаг. Тэгэхээр ингээд зовж байгаа, зүдэрж байгаа, хэцүү байгаа хүмүүс илүү их ингээд татагдаад өөрт нь ингээд тэгээ туслая, би чам туслая гэдэг ч юм те. Одоо I can fix her биш юм аа. I can heal her ч юм. I can heal him ч юм те. Би ингээд энийг ингээд эдгэж чаднаа. Энийг имжлээд авчия гэдэг ч юм уу те. Ингээд өөрт нь тусламж хэрэгтэй хүнд л ерөөдөө маш их татагддаг. Тэгээд гэрэлтэнд ерөөдөө маш их юм романтик ханддаг. Тэгтээ бас хит гинэн зангаасаа болоод ингээд буруу үнтэйгээ суух магадлал маш ихтэй. Нөгөө хүнийгээ сайн танихгүй ээжиж гэрлээд тэгээд тэр нь одоо салтаар дуустдаг ч юм уу те. Тийм эсвэл нөгөө буруу үнтэйгээ байснаас болоод жоохон нөгөө хүнийхээ хит ирэх ашигт ороод нөгөө хүндээ хитрхи их сэтгэл гаргаад өөрийгөө хаяад гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмд араачлах хандлах байна.
Угаасаа ерөөд нэлийн ийдэг сайхан сэтгэлтэй гин хүн штэ тийм болохоор бас жоохон ашиглуулах магадлал ихтэй байдгийн шүү. Тэр нь бас анхаараарэ гэж хэлье. Тийм тэгээд өөртөө бас хэтэрхий хатуу ханддаг. Өөртөө бас хэтэрхий төгс байдлыг эрхэмлэх гээд байдаг гэсэн. Нөгөө хүндээ болохоор одоо өөрийг нь тэр байдлыг нь тоолгүйгээр алтаа мадах тайна гэдэг шиг. Тэ одоо хамжилсгүй ямар ч нөхцөлгүй хайрлахыг хүсдэг байх боломжтой. Гэрлээд эхлэх юм бол тэ илүү халамжтай бүх сэтгэлээ гаргаж чадхаар ерөнхийдөө тийм хүмүүс болж хувирнаа. Тэрнээс хөөрхөн л дөө. Тийм. Өөрөө аюу хатуу ухаалаг хүмүүртлөө гэрэлтэн дээр нөгөө хамтрагчтай аюу зөвлгөн. Нөгөө үндэ ингээ хамаг мөрөөдлөө яриа л тэ. Тэгэж цаг өнгөрүүл магадгүй. Тэгээд дээрэс нь айгүй жоохон өөрөөс нэлийн хөшин хүмүүст дэх магадлал нь их. За тэгээд бүх зүйлийг маш сайн тооцоолж чаддаг. Гэрлэхээс өмнө нэг ер нь хүнтэй нэг их үерхээ байдаггүй. Ер нь гэрлэлт болон үерхэл хайр дурлал дээр маш тийм нухацтай жоохон ханддаг гэх юм уу. За нухацтай гэх нь хайшин ер нь бол нэг амар нөгөө нэг олон хүнтэй тэгж сэтгнээд яваад байдаггүй гэсэн үг. Яг нэг л хүнтэй ингээд дурлаад нэг л хүнтэй үнэнч байгаа нэг хүнтэйгээ цаашаа явна гэсэн үг. Тэгж явахыг илүүд үздэг. Тэгж явахыг илүүд үздэг. Ер нь бол гэрлэхээс өмнө ихтэл нэг юм уу хоёр үерхсэн байх хандлага өндөртэй. Тэгээ тиймч болохоор хүнийг сайн таньж чаддаггүй байж магадгүй. Тэгээ тийм болохоор бас нөгөө нэг сая хэлсэнчлэн хүнийг сайн танилгүй гэрлээд тэгээд ингээд буруу хүнтэйгээ гэрлэх магадaltaй гэдэг нь бас эндээс гарч ирж байгаа. За тэгээд ерөөхдөө өөрийнхөө хэр хэмжээнд би өөрийгөө баяр жаргалтай 100-тай байлгах чадах уу гэдэг дээрээ маш хариуцлагатай ханддаг гэсэн үг. Тэгээд бас өөрийнхөө хүүхдэд нэлийн хатуу эцэг их болж магадгүй гэж харагдаж байна. Тэгэхдээ бас өөртөө нэг юмэр тэгж 6 цэнгэл таашаалыг нэг юмэр олохгүй хаа. Ажил гэл ерөөдөө. Гэхдээ ер нь бол 6 цэнгэлээс ч ажил харна. Үгүй харин ер нь бол тэгээд ядаж нэг одоо тэгээд найзуудтайгаа уулзж байхдаа энийг ямыг амжилчий гэдэг ч юм уу тийм. Нэг тиймэрхүү. За тэгээд мөнгөний тал дээр орсон орлогоосоо илүү их зарцуулах гэдэг хандлага өндөртэй. Бусдын мөнгөд жоохон хайн хандж магадгүй. Тийм бас ер нь нөгөө нэг үнтэй юм аах ч юм уу тийх магадлал өндөртэй. Тэгээд эрсдэлтэй зүйлсээс ерөөдөө маш их таашаал авч чаддаг. Тэгээд бас үзэл бодлын хувьд яг нэгэн хэвийн зөрүүд тийм тогтсон хэв маягтай жоохон уламжлалт сэтгэлийн хөрсөн дээр буусан хандлагатай байж магадгүй. Гэхдээ ямагт үн цэнтэй зүйл болон гоо зүйтэй зүйлсийг эрхэмлдэг. Тэгээд ажлын ёс зүй гэдэг бол хүнд заавал байх ёстой гэдэгт бат итгэдэг гэсэн үг. Тэгээд өөрийнхөө үнэлэмж нь ерөнхийдөө өөрчлөгдөх нь нэлийн бага. Яг л нэг үнэлэмжтэйгээл байгаад хандлагатай. Бас түн бараг л өөрийнхэндээ бод санаж байгаа юм өөрчлөх бараг хэцүү. Тэрийг ер нь өөрчлөхгүй өөрөө бараг тас зөрүүдлээ. Үгүй би ингэж л бодож ингэж ер нь бол хандж магадгүй. Тэгээд бас нөгөө нэг гадаад хоол идэх дуртай байдаг ч юм уу те. Яг өөрийнх нь төрсөн нутгийн хоол гэхээс илүү яг гадаад хоол буюу те одоо жишээлбэл одоо Монголын хувьд солонгос хоол ч юм уу, энтэг хоол те. Эсвэл тийм араб хоол гэдэг ч юм уу. Эсвэл Азербайджан хоол гэдэг. Тиймэрхүү одоо өөр төрлийн соёл иргэншлийн хоол гэсэн. Эсвэл өөр амьтны мах гэдэг дуртай. Өөр амьтны мах ч юм те. Яг ингээд хоолын хувьд ерөөдөө нэг тиймэрхүү. Би ордны мандалтай хүмүүс маань ерөөдөө найз нөхдийн хүрээлэлтэй яг л ээж нь гэмээр хүн байдаг гэх юм уу? Найзуудынхаа бараг л ээж нь те амар одоо найз нөхдөдөө санаа тавьдаг. Тэгээд өөрийнхөө хүсэл эрмэлзэлтэй тууштай сэтгэлээ ингээд бүрэн гаргаж ингэж ханд хайг хүсдэг.
найзууд нь хвчлэх юм бол өөрт нь гэр бүл шиг санагддаг. Тийм учраас хэрвээ найзуудаасаа жоохон алдах юм бол яг л тэ гэр бүлээсээ холцсон юм шиг хэмжээний мэдрэмж өөрт нь төрж магадгүй. Тэгэхээр найзууд нь бол их ойрхон чухал хүмүүс гэсэн үг. Тэгээд бас ээжтэйгээ маш сайн найзууд байх магадлал өндөртэй. Ер нь хамгийн сайн найз нь ээж нь байх магадлал өндөртэй. Тэгээд ерөнхийдөө эрх мэдэлтэй хүмүүстэй ингэж асуудалд орох ч юм уу те. Яг их бүхий альбан тушаалтай хүмүүстэй жоохон буруу зөрүү харилцах ч юм уу те. Хит одоо юм нэг шүүмжилсэн чинь ингээд одоо ингээд асуудалд орох ч юм уу те. Тиймэрхүү зүйл тохиолдох магадлал өндөртэй. Дотоод бол ер нь бол өөрөөр амар бахархдаг баха. Би бол уул амар мундаг хүн л дээ. Гэхдээ би жоохон юм гिच жоохон өөрийгөө жоохон даардаг. Жоохон хүмүүст жоохон ингээд өөрийгөө илэрхийлмээр байдаг боловч сайн чаддаггүй. Тийм тэгээд ерөөхдөө зүуд мүд нь амар жоохон гоё зүудэлдэг гэж магадгүй. Итерхий ингээд амар драматик зүудэлдэг ч юм уу. Тэгсэн чинь яг ингэж гарч ирээл тэгэл би тэр ромё гэж чачирдаал гэж тэгдэг ч юм уу. Тийм маягаар зүудэлдэг байх боломжтой. За ингээд манай охины мандалтын маань парт 2 ингээд энэ хүрээ дуусч байна. Тэгээд манай охины ордны мандалтууд бас их штэ тий. Ерөөхдөө харцангуй их байдаг учраас та бүхнийг комент хэсэгт сэтгэл их бичих байх гэж найдаж байна. Тэгээ энэ хүртэл сонссон бүх охины ордны мандалтай хүмүүс болон охины ордны мандалтгүй хүмүүс. Ер нь бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн мандалд ордоор Лео буюу Арслангийн мандалд орох болно. Тэгэхээр энэ хүртэл хүлээсэн арслангууд Гэхдээ он гаргаад шинэ онд очиж магадгүй. Он дотроо ч орж магадгүй шүү. Тийм болохоор яг шинэ жилийн бэлэг гээд бодоорой. 25 оны бэлэг гэж бодоорой. Тэгээд 25 оныг баг арслангаар л эхлүүлэх юм шиг байна. Тийм бай. За тэгвэл оны сүүлийн үхсээ хэлэх юм шүү дээ. За энэ онд анхны подкастыг нэгээд аягүй сайхан байлаа. Тэгээд 2024 оныг сайхан та бүхэн өөрсдийнхөө дотоод ертөнц рүү өөрийгөө хэн бэ гэдэг лөө өнгөж чадсан сайхан жил болсон байх гэж бодож байна. Яа тэгвэл биднийг сонсож байгаа учраас бид хоёр одоо та бүхэнд ойлгож аваасаа гэсэн зүйлсийг зөндөө хэлж ойлгосон байх гэж бодож байна. Тэгээд энэ жил та бүхэн бид хоёртай хамт байсанд маш их баярлалаа. Ормыг хэлж хайрлаж исэн, гой үгс хэлж исэн, тий өөрийгөө жоохон гэсэн ойлгоод аз жаргалтай болж эхэлсэн тэр бүх хүмүүст маш их баярлалаа. Дараа жилдээ улам өөрийгөө таньж мэдээд сайхан амьдрахын тулд тий сэтгэл санаа амар тайван байхын тулд бөөнөрөө хичээе гэж хэлье. Чамд хэлэх үг байна. За тэгээд чиний хэлсэнчлэн анх удаа подкаст хийж эхэлсэн. Тэгээд энэ подкаст маань энэ хүртэл ингэж явна гэж би ерөөсөө төсөөлж байгаагүй. Тэгээд энэ бүх төсөөл одоо тэр бүр төсөөлж байгаагүй зүйлийг бодит болгосон та бүхэнд маш их баярлалаа гэж хэлье. Та бүхэн байгаагүй бол үзэгчд, сонсогчд байгаагүй бол бид хоёр одоо энийг хийгээд ямар хэрэгтэй юм те. Тийм болохоор энэ хүртэл хамт байсан маш их баярлалаа. Тэгээд дундаас нь ч байсан хамаагүй, эхнээс нь ч байсан хамаагүй, бүр хамгийн сүүлд бид нарыг мэдсэн байсан ч хамаагүй. Зүгээр л бидэндээ хамт байгаад маш их баярлалаа. Тэгээд ирээдүйд ч гэсэн хамт байгаарай гэж хүсэх байна. 25 онд бид хоёр маань аль болох зөндөө олон одоо хөрхөн сонирхолтой контентууд оруулах гэж бодож байгаа. Төлөвлөсөн байгаа. Тэгээд тэр бүх зүйлийг одоо хийнэ гэж одоо амлаж байна. Тэгээд тэр хүртэл бас жоохон хүлээж агаарай гэж хүсэж байна. Тэгээд маш их ингээд зөндөө урмын үг хэлдэгт баярлалаа. Тэгээд шүмжилдэг ч гэсэн ерөөдөө маш их баярлалаа. Шүмжил байхгүй бол бид хоёр бас өдий өрөхгүй байх байсан гэж бодож байна. Ерөөдөө яг ингээд хамгийн анхны подкастыг хийж исэн болон яг одоо хийж байгаа хоёрыг яг ингээд харьцуулаад харах юм бол шүүмжлэлийн үндсэн дээр л ерөөдөө бас хөгцсөн баг.
шүүмжийг хүлээж авч ийн Virgo moon, Virgo rising гэж. Тэгээд тийм болохоор яг ингээд шүүмжилдэг ч гэсэн хүмүүстээ маш их баярлаа. Баярлаа. За тэгээд он гаргаад яг ойн өдрөөрөө бит хоёроос ямар сонирхолтой Хөрхөө. жоохон рандом дугаар оруулъя гэж бодсон байгаа. Тэгээд тэрийг тухайн үедээ зарлаа. Сүүлийн зарлая. Тийм тэгээд амжилт. за тэгээд за 24 ондоо амжилт, аз жаргал, эрүүл энх, тайван байдал гих зэргээр хангалттай их байсан байгаасаа гэж би хүсэж байна. Тэгээ 25 ондоо ч гэсэн энэ бүгднгээр нь ингээд тэ сайхан элбэг дэлбэг байгаасаа гэж Jupiter хүсэж байна. гаргийг Wheel of Fortune байгаасаа гэж хүсэж байна. Тийм болохоор энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Шинэ жилийн мэнд, шинэ оны мэнд. Тэгээд шинэ ном ирлээ. За. Дүндээ мэрчлээ дөө бит. За дүндээ мэрчлээ уучлаарай. Virgo Rising дээр юу ч амар emotional амар юм яриад байгаа тий. За яах вэ? За тэгээд энэ хүртэл сонсон бүх хүмүүстээ баярлалаа. Баяртай шүү. Баяртай.